Баянгол дүүрэг цэцэрлэгийн насныхны дундах уран хөдөлгөөнд гимнастикийн тэмцээнийг 24 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Тэмцээн 2 үе шаттай явагдсан бөгөөд эхний шатанд дүүргийн бүх цэцэрлэгүүд оролцож, түүнээс дараагийн шатанд шилдэг 8 цэцэрлэг шалгарсан. Энэхүү өнөөдөр аврагын төлөө өрсөлдөхөөр Баянгол дүүргийн 88, 85, 89, 93, 94, 96, 162, 157 дугаар цэцэрлэгүүд өрсөлдсөн байна. Баянгол дүүргийн цэцэрлэгүүд маань маш их төвхтэй оролцдог. Нийслэлийн аврах шалгаруулалт тэмцээнд эхний дөрвөн барьт ер нь дандаа Баянгол явж байдаг. Баянгол дүүргийн 5 дугаар цэцэрлэг 157, 94, 89, 93 гэж цэцэрлэгүүд маш амжилттай оролцдог байгаа. Өнөөдрийн хувьд бол 8 цэцэрлэгийн 450 хүүхэд оролцож байна. Жилээс жилд оролцогч хүүхдүүд болон багш нарын ур чадвар дээшээсээр байгаа гэдгийг онцолж байлаа. Хамгийн гол нь хүүхдүүдийг хооронд нь өрсөлдүүлэхээс гадна хүүхдүүдийн бие бэлдэр, эрүүл чирэг зөв хөгжүүлэхэд оршиж байгаа гэдгийг хэлсэн. Оролцогч хүүхдүүдийн хувьд гимнастикаар хичээлэх нь хөгжилтэй сонирхолтой байдаг гэдгийг ч хэлж байлаа. Би нөгөө нэг бөмбөгтэй тасчлаар нэг дараад нөгөө нэг алтан медаль авч ирсэн. Тэгээд нөгөө нэг би бас хүрэл медаль авч ирсэн 3 удаа. Алтан медаль авч ирсэн. Тэгээд нөгөө нэг спорт өнөөдрийн уран гимнастикт ороход хөгжилтэй байна. Гоё байна. Энэхүү Баянгол дүүргийн аваргаар 157 дугаар цэцэрлэг шалгарсан бол удаах байранд 94, 85 дугаар цэцэрлэгүүд шалгарчээ. Тус 3 цэцэрлэг нийслэлийн аврах шалгаруулах уран хөдөлгөөнд гимнастикийн тэмцээнд оролцох юм а.